амьдралыг өөрийн гараар бүтээхээр эрмэлзэн тэмүүлж өөр чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа тань энэ өдрийн нэр хүргэе. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их итгэж хүлээсэн бизнес удирдах шагналын амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Бацур миний бие нямаа би бизнес эрхлэгч анх өрнөөсөн байгаа. Ингээд тантай онлайнаар уулзч байгаадаа туйлын баяртай байна. Бидэнд өөрийгөө нэг хөгжүүлж амжилтанд хүрэх бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй болон бизнес эрхлэх олон монголчуудаас маань төрөл бүрийн имэйл асуудлууд гэндэг байгаа. Эдгээр би цаг гарган хариулт зөвлөгөөнүүдийг бэлтгэн сурал видеогоор хүргэдэг байгаа. Энэ удаад бас нэгэн сонирхолтой асуудал ирсэн байна. Тийм аа. Ямар чиглэлээр ямар бизнес хийх арга олохгүй байна яах вэ гэсэн ийм асуулт ирүүлсэн байна. Ингээд энэ асуултын зөвлөгөө өгнө гэж Моникагаа урьж байна. За сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд эх 7 хоногтоо өнгөрсөн 7 хоногтоо ажил амьдралд нь өндрөөс өндөр байгаад өнөөдөр дахин уулзж байгаадаа бид туйлын их баяртай байна. За ер нь бол хамгийн нэгдүгürt миний асуумаар санагдж байгаа юм ер нь та яг ямар бэрхшээлийг давж гарч туулж чадсан бэ? Таны бахархдаг зүйл яг юу байна гэд өөртөө байж байгаа амжилтаа ер нь юу ихээ мэдгүй хүмүүс зориулаад яахаа мэдгүй байгаа хүмүүс ер нь өөрөөсөө жоохон тийм асуугаад үзүүлэх зүгээр ээ. Яагаад гэвэл бид нар амжилтан дээрээс дараагийн амжилтаа босгодог. Хэрвээ бид нар амжилтаа олж харж чадахгүй болвол тэр болгон юмыг ингээ хийхэд бас л нэг эргэл зайр нэг л тойрч гуйваад ингээд яваад идэг ер нь шийдвэр бус байдаг. Хэрвээ та одоо ямар нэгэн бэрхшээлийг хүн цагийг давж гараад ардталт нь гарцсан бол ихэнх монголчуудад яг тийм цагууд маш байдаг. Тийм болохоор яг тэр юмнуудаа олж хараад нэрээ би ингэж чадсан юм биш үү гэдгийг таньж мэдхээс нааш бид нар би юундаа сайн бэ? Би юугэд хийгээд чадсан юм бэ? Амьдралдаа би юу хийж амжуулаад юугаараа бахархдаг болсон хүн юм бэ гэдгийг таньж мэдэж чадахгүй байж ах үедээ ер нь бол юу л юу хамаагүй би одоо хинч биш юм чи надад ямар ч онцгой юм байхгүй надад хийгээд чадсан юм байхгүй гэсэн тийм сэтгэл маш их төрдөг. Тийм учраас би одоо тэр одоо үзэл бодол айдас нөхцөл байдлаас гаргахын тулд танд хамгийн түрүүнд энэ асуудлыг тавьж өгмөр байна. Тэгээд дараа нь ямар байна гэхээр би одоо та нийгэмдээ ямар бэрхшээлийг шийдэж хүмүүс туслахыг хүсэж байна. Тэрийг асуугаад үз. Бид нар зөвхөн өөрийгөө бодож авах үедээ яахаа мэдэхгүй гацаж эхэлдэг. Гэхдээ бусдад зориулаад сэтгэлээ зориулаад юм энийг нэрийг хийгээд хүчимсэн гэсэн сэтэл төрж явах үедээ та өөртөө байхгүй хүч чадлыг бид нар гадагшаага гаргаж цацаж эхэлдэг. Тэгэхээр би таныг юу гэж хэлмээр байна гэхээр зөвхөн өөрийнхөө одоо би яах вэ гэж бодхоос илүү өөрөөсөө давсан нийгэмд болж байгаа тэр бэрхшээлүүдийг олж хараад тэр тохирсон шийдвэрийг олж гаргаж одоо амьдралаа өөрчилж зохицуулт хийж сурахыг би танд сануулмаар байна. За дараагийн миний өгмөр байгаа одоо зөвлөмж юу байна гэхээр одоо хүмүүс таныг юу хийж чаддаг гэж хэлхийг сонсомоор байна. Ийм болчвол ямар гоё вэ гэсэн нэг тийм мөрөөдөл бидний дотор одоо хэрнээ явж идэг. Тэгэхээр би таныг таныг тийм болчихсон хүн болчвол одоо ямар гоё вэ гэдэг юмаа өдөөж ашиглаад түүгээрээ дамжуулаад юу хийх шийдвэр олж аваарэ гэж нэг зөвлөмөр санагдаж байна. Ер нь бол тэнийг хийхин тулд ер нь бол та ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй болно. Ямар нэгэн байдлаар та чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд чадвараа хөгжүүлээд явж явах хоорондоо жинхэнэ би юу хийх ёстой хүн юм бэ гэдэг юмаа олж харж чадах болно. Ер нь бол та ямар нэгэн чадвартай болчоод ямар нэгэн ямыг мэддэг чаддаг түүгээрээ бахархдаг болоод эхэлжүүл яаж түүгээрээ бизнес болгож хөгжүүлэх одоо түүгээрээ яаж одоо борлуулж ур чадвараа яаж борлуулж зах зээл дээр одоо илүү зөв юм руу орох вэ гэдэг арга барилаа олж авч мэддэг.
Ер нь бол цаашдаа ийм олон мянган хүмүүс байгаа. Тэр хүн болгонд бол тохирох хариултыг яг одоо ингээд бүгднийг хэлэхэд бол хэцүү. Хүн болгоны яг гэвэл хүн болгоны арга шал өөр байдаг. Хүн болгонд бас мэдгүй зүйлсүүд маш их байдаг учраас бид нэр эргэлзээд нэг яах вэ нэрээ ингээд ч үцмээр юм шиг ямар ч юмдээгээд аргаа олж чадахгүй ингээд тойроод яваад байдаг. Тийм болохоор бид нэр ер нь бол мэдлэгээ маш хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Ямар нэгэн боломжтой гэдгийг таньж мэдээд одоо тодорхой хэмжээнд өөртөө итгэлтэй болох маш чухал байдаг. Тэр итгэлийг олж авахын тулд би таныг одоо миний бизнес гэдэг онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт маань оролцохыг урьж байна. Яагаад гэвэл энэ бол зөвхөн бизнес одоо хийгээд олон жил болсон хүмүүсээс гадна одоо өөрийн гэсэн багтаа болсон нэг бизнесийн санаагаа олцсон байгаа хүмүүсээс гадна бизнес яаж хийхээ мэдэхгүй анхнаасаа ер нь гараагаа яаж хийх вэ? Ер нь миний асуудал нэг иймэрхүү байж үгээд тэр тэгэл хувийн асуудалтай тийм хувийн амьдралаа яаж зохицуулах вэ? Яг ийм асуудлаас болоод би энийг зохицуулж чадахгүй байна гэдэг ийм бодолтой байж байгаа хүмүүсийг жинхэнэ одоо амжилттай бизнес удирдагч болгож хөгжтөл нь тийм хөтөлбөр бэлтгэсэн байгаа. Тэгээ энэ хөтөлбөр бол 12 модультай. Тэгээ модуль тас бүртээ үнэхээр их миний одоо өнгөрсөн 10 жилийн хөдөлмөр одоо маш их гүн гүнзгий суралцсан тэр мэдлэг мэдээлэл одоо гадаад дэлхийн өнцөг болонд байж байгаа амжилттай хүмүүсийг хэрэглэдэг арга барилуудыг хүртэл би шингээсэн. Тэгээд өнгөрсөн жилүүдийн хугацаанд би өөрөө хүмүүстэй ажиллаад явж байхад ер нь хүмүүст яаж нөлөөлдөг, яаж ажилладаг тэр бүх аргуудыг оруулж гисэн байгаа. Би одоо өнөөдөр тантай ярилцж байгаа шиг энэ гоё онлайн уулзалтуудаа тэр одоо энэ оролцогч нар дотроо хийж явуулж тэднийгээ улам хүчтэй, улам чанартай, улам гоё одоо жинхэнэ хувийнхаа асуудлуудыг олж аваад түүгээрээ одоо бахархаж явдаг бизнес удирдах хэмжээний чадвартай, өөртөө итгэлтэй тийм монголчуудыг олоороо төрж бий болоосаа гэж гисний үндсэн дээр би одоо энэ хөтөлбөрийг бэлтгэж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийн дотор бол бид маш олон янзын дасгалууд ажиллаад ингээд явах болохоор тэр дасгалуудын явцад танд бол одоо ярьж байгаас илүү гоё одоо жинхэнэ яг өөрийнхөө тань дутагдаадсэн таныг ямар зан чанартай, ямар чадвартай ингээд бид нар илрүүлээ. Түүнийгээ яаж бизнестэй ашиглах вэ? Би одоо яг ийм түвшинд байгаа юм байна. Ийм түвшинд хүрэхийн тулд би юу хийх ёстой юм бэ гэдэг бүх арга барилуудыг чинь би заагаад өгчих болохоор тэгээд би таныг тэр одоо хөтөлбөр заавал оролцоорой гэж зөвлөх байна. Тэгээд тэрний төлөө өөртөө хөрөнгө оруулалт тэгээд цаг заваа зөв ашиглаад амьдралдаа нэг томоохон өөрчлөлт хийхээр шийдвэр гаргана хаа гэж би танд итгэж байна. Тэгээд тэр бүх сайхан одоо итгэлийг үндэслээд одоо энэ удаагийнхаа одоо онлайн уулзалтынхаа видео зөвлөмжийг өндөрлөё гэж бодож байна. За ингээд сонирхолтой зөвлөгөө өгсөн Моникада баярлалаа. Мөн энэ асуултыг ирүүлсэн танд ч гэсэн талархлаа илэрхийлмээр байна. Одоо бидний энэ бэлтгэж хүргэж байгаа видеоноос та бас өөрийнхөө одоо хариултыг олж харсан болов уу гэж бодож байна. Энд нэлээд хэдэн асуултууд тавилаа шүү дээ. Та энэ асуултуудад өөрийн сэтгэлээ комментоор яг энэ видеоны доор бичиж үлдээгээрэй. Ингэснээрээ таныг бид нар илүү сайн ойлгож цаас цаашдынхаа одоо өөрснөө хийх видео болон бусад асуулт хариултын зүйлүүд дээр анхаарч ажиллах болно. Хүн болгоны хариулт бол харилцан адилгүй өөр байж идэг. Ягаад вэ гэвэл хүн болгоны хүсэл эрмэлзэл, хүн болгоны бэрхшээл өөр байдаг учраас тэрэнд тохирсон асуулт хариултууд бас арай өөр байх жишээтэй байх нь л дээ. Тэгээд мөн одоо тантай ижилхэн бэрхшээлээ шийдвэрлээд амжилтанд хүрэх хүсэлтэй олон хүмүүс байгаа. Тэгээд тэднэрт бас та энэ видеогийн маань хүргээд одоо шеэр хийгээд буцтаа хүргээрэй гэж би танаас хүсмээр байна. Ингээд monica.com гэсэн вебсайт руу ороод имэйл листэнд бүртгүүлээрэй. Тэгэх юм бол та 7 хоног болгон
одоо үнэгүй мэдээлэл зөвлөгөө видеонуудыг хүлээн авах боломжтой байгаа шүү. Ингээд өөрийн одоо хүсэл эрмэлзлээ биелүүлээд тий гоё сайхан амьдралтай гайхалтай амьдралыг бий болгоод мөн амжилттай сайн сайхан амьдралд хүрэхин төлөө бидэнтэй хөл нийлүүлэн зэрэгцэн алхаарай гэж танд хэлмээр байна. Ингээд бидний видео зөвлөгөө ярилцлагын маань хүлээн авсан танд баярлалаа. Ингээд цаашдын ажил хөдөлмөрт чинь өндрөөс өндрөө амжилт хүсье. Баяртай. Миний бизнес хөтөлбөрт хамрагдсанаар та өмнө нь хизээч анзаарч байгаагүй өөрийн дотоод нөөц болцоогоо бүрэн олж илрүүлэн хизээнээс хойш хийх хүсдэг байсан дуртай ажил бизнесээ эхлүүлэх боломжтой болно. Мөн дэлхийд даяар олон мянган бизнесмэнүүд, сайтнууд, менторууд ашиглаж байгаа арга стратегийг суралцсан өөрийн бизнестэй хэрэгжүүлж тухайн салбартаа тэргүүлэгч од болон ялцах боломжийг энэхүү хөтөлбөр таны гарт хадгална. Миний бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцох бүртгэлийг бид имэйл листээр дамжуулан зарлах болно. Monica Batskci.com вебсайт руу зочлон имэйл лист нь бүртгүүлээрэй.